За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ 4 гэсэн тооны бэлэгдлийг ярина. Ерөнхийдөө 70 ертөнцийн бас нэгэн нууцаас та бүхэндээ хуваалцах гэж байгаа. Тэгээд яагаад энэ 4 гэсэн тоог би ерөнхийдөө авж байгаа гэхлээр өнөөдөр ерөнхийдөө нэг юм байгаа юм аа. Юу юм бэ гэхлээр энэ дээр нэг ингэж байгаа. Би хятад 4 гэсэн тооноос айдагтай гэж би чат GPT-гээс асуучээ. Тэгсэн тийм ээ. Хятад тодорхойлвол хаан үндэстэн дотор 4 гэсэн тоог цэрлэггүй азгүй тоог гэж үздэг боломжтой. Энэ хятадын хэлний дуудлагаас үүдэлтэй. 4 гэдэг тоон энэ C гэдэг үг хятад хэлэнд өвхөл гэсэн үгтэй адилхан дуудлагатай байдаг. Аль нь C гэдэг авиагаар эхэлж ижлэгэн хэмнэлтэй учраас бэлгэдлийн утгаар муу зүйлтэй холбоотойгоо тэг үр дагавар нь яадаг юм бэ гэхээр зарим давхар 4 давхар байдаггүй 3-аас шууд давхар 5 давхар руу шилждэг. Мөн ийм тоонуудаас ч алах ёстой тохиол би утасны дугаар 4 орсон бол хямд байдаг 8 орсон бол үнэтэй байдаг чи наа та имлэгт зочид бололт 4-р өрөөг цээрлдэг. За Япон солонгос ч гэсэн мөн адил 4-ийн тоог жоохон цээрлдэг. Гэтэл солонгос хэлэнд бол бага цээрлдэг. Харин Япон хэлэнд бол энэ ши буюу өвхөл гэж ижил дуудлагатай учраас адилхан цээртэй гэж. Харин монголчуудын хувьд 4 зүг 4 үлрэл 4 махбод гэх тооны бэлэгдэл эерэг тал руугаа байдаг шүү. Хэрвээ чи сонирхол монголчуудын хэтийн хамгийн азгүй хамгийн астай тоонуудыг чигсааж өгч болно хэлчихүү гэж. За би нэг асуулт юу? Гол зүйл нь яг юм гэхээр монголчуудын хувьд 4 зүг 4 үлрэл 4 махбод гэх зэрэг тооны эерэг бэлэгдэл эерэг тал руугаа байдаг шүү гэж. Би нэг яахад ярьсан гэхээр саяхан өөр Монгол тийм үү биеийн хувьд монголч гэсэн иргэншлийн хувьд хятад сэтгэл зүйн хувьд хятад тийм үү тэгээд гадаад нөхөртэй тэгээд яаж байгаа гэхээр монголчуудыг хүрчээж эхнэр нөхөр хоёр монголчуудын ёс уламжлалаар хоолоо орж идчихэж монголчуудыг нэг бод эмгтээчүүдийг нянхан мэтэр те эрэгтэй нь бас монголчуудыг элдийн янзаар дууд хэлж те хятадын нэг гэж худлаа хуцаж солиорсон баахан хараа шиг доромжлол хийчээд бэлэр юм хийчээд явсан. Энэ хятад эхнэр нөхөр хоёр хятад иргэншилтэй энэ хоёр. Тэгээд энэний тухай маш олон хүмүүс YouTube-ээр яриасан. Яриа хийгээгүй маш ховор. Их орныхоо сэтгэлтэй бид нар тусгаар тогтнолтой гэдгээ ухаарсан хүн болгон яриа хийсэн. Бид нэр амьд үлдэх ёстой, бид нар амьд үлдэх ёстой, бид нар тэмцэх ёстой, бид нар тэмцэхгүй бол бид нар мөхөн. Тийм болохоор бид нар тэмцэх ёстой, бид нар амьд үлдэх ёстой. Бид нар эдгээрүүдийн эсрэг бид нар тусгаар тогтносон Монгол улс, бид нар хад жаргалтай амьдрах ёстой гэж хичээсэн хүн болгон чатныхаар бичлэг ингэж хийж тавьсан. Энэ залууч ганц бичлэгээгүй, энэ залууч ганц бичлэгээгүй өөр охид эмэгтэйчүүд гээд энэ тэмдгүү олон YouTube-оор бичлэг хийж тавьсан. Тэгтэл тийм үү яг ингээд энэ үед ийм юм болж байгаа үед тийм үү гівгэнтх ийм өртөө 4 гэдэг сураг байгуулагдсан сувг телевиз байгуулагдсан. Тэгээд энэ сувг телевиз яг яаж байгаа юм бэ гэсэн чинь энэ сувг яаж хамгийн сүүлд байгуулсан 2025 онд байгуулсан 5 сарын өмнө байгуулж байгаа. 5 сарын 2 биш 2025 оны 2025 оны 2 сард одоогоос 5 сарын өмнө энэ бичлэгийг байрлуулж байгаа. Энэ бичлэгийг барилуулж л та. За тэр 2025 оны 2 сарын 23 ингэж байна уу да тийм ээ. Тэгээд байгууллагын гол та амар өндөр хандлт авсан. Бүгд үдэлт маш өндөртэй. За тэгээд 38,000, 50,000, 56,000, 78,000 гэдэг маш олон хүмүүс үзсэн байна. Би нэг үзээгүй л те. Яг үүндээ би ийм хүмүүс үүдгүй үзхийч үстгүй харахыч үстгүй тэгж цаг цаваа алдчихсны оронд би өөр юм судлаад өөр юм хийжсэн дээр. Тэгтээ яагаад би ийм хүмүүсийг үздэггүй сонсдоггүй гэхлээр Монголд болж исэн аимшигын яриа номнууд хаасаагүй зарагдаж байдаг. Тэгээ өмнө аимшигын юм гээд яриа гээд сенсацдаг тэгээд хүмүүс те ингээд зөндөө олон юм чинь ингээд те монголчууд ийм хүн сонирхт юм байна. За үздэг юм ингээд тийм үү. Тэгээ зөндөө олон юм хүн яригцсан. Би залхаад бүр үүдцэн сэдв байхгүй. Тэгээд тийм хүмүүсийг та нэг уншин гутаа те хүмүүстэй за тэгээд нэг өөрийн болгоод онгороод попроод те
би ингэсэн чинь тэгсэн чинь ингэсэн би жоохон айлгаад би жоохон нэг од болчмоор гэсэн хүсэлтэй хүмүүсийг хашийн дуудаж ирүүлээд монголчуудаар нь айлах тийм төлөвлөгөө юм уу даа л гэж би бодож байгаа. Тэгээ гол нь 4 гэсэн тоог монголчуудад сайн бэлгэлтэй тоог яагаад албаар тийм үү? Монголчуудад сайн шүү дээ энэ 4 гэсэн тоо. Тэг 4 үлрэл 4 махбодод юу ордгийг та нар мэдэх үү? Энэ одоо хамаг гэдэг ингээд дэлгэгдэх юм аа ядраатай. За 4 гэсэн тоонд юу би 4 мэлэгдэл юу гэдгийг та нар мэдэх үү? За газар, ус, гал, агаар ийм 4 мэлэгдэл ордог байхгүй. 4 махбодын бэлэгдэл нь. Тэгээ сүүлдээ 5 болсон. Сүүлдээ 6 бэлэгдэл болсон. Бүр сүүлдээ. Сүнс гэд нэмэгдчихдэг байхгүй 5 махбод дээр. Тэгээ миний хэлэх гээд байгаа зүйл яг юу юм бэ гэхлээр штэ. Яагаад 4 гэж нэрлэж байгаа юм бэ? 13 мөр ингээд өөр олон азгүй тоонууд байгаа штэ. Тийм үү? Гэтэл яагаад заавч 4 гэж? Тийм үү? Тэгээ яагаад заавчгүй энэ хүмүүс ингээд Монголд дайралт хийж байгаа үед нь шашны бишээ одоо юу гэдгийг тийм ээ? Тийм шашин соёлын дайралт хийгээд ирж байгаа үед нь яагаад заавчгүй хятадтай адилхан 4-ийн тооноос монголчуудаа айдаг болох гээд байгаа юм бэ? Би энд оролцож байгаа энэ залуус би хувьдаа нэг одоо юу гэдгийг те 4 гэсэн тооны бэлэгдлийг мэддэггүй тийм монгол хүмүүс байгаа байхгүй юу? Хятад айдаг гэдгийг мэддэггүй тийм монгол хүмүүс байгаа байхгүй юу? Энэ дээр тэгээд эднэрийг би ингээд харж байгаа эднэр усаасаа санаатаагаар те одоо юу гэдгийг те ингээд ураад нь 4 гэсэн нэвтрүүлэгт ороод би аль монголчуудаа жоохон айлах чи гэж бодоагүй байна. Эднэрийг би яг юу гэж бодож байгаа юм гэхээр зөв юм уншдаггүй юм мэддэггүй улс төр гэж мэддэггүй юу байдаг яадаг гэдэг юу ч улс төр одоо юу болоод байгаа юу ч мэддэггүй гадралтгүй тэгээд нөгөө гол нэг жоохон тодорхой хэмжээ жоохон ингээд попрод ингээд тэ ингээд нэг аимшигын юм яриад за тэгээд ингээд тэ за өөрсдөнд үнэхээр тохиолдсон ч гэж магадгүй л тэ би үүсэхгүй тэ өөрсдөнд үнэхээр тохиолдсон тийм аимшигын явдлуудаа яриад бижиж магадгүй тийм би үүсэхгүй тийм өөрсдөнд үнэхээр тохиолдсон тийм аимшигын явдлуудаа ярьж магадгүй гэхдээ гол нь нүртөө 4 сувгаа чи наад 4 гэдэг тоогоо арилгачиж болохгүй юу? Наад 4 гэдэг тоо чинь монголчуудын хувьд юу ч биш ээ. Наад чинь зүгээр 4 махбодын бэлэгдэл гэж чат GPT хүртэл хариулаад байна. Ойлгож байна уу? Чат GPT хүртэл хариулаад байна. Ойлгож байна уу? Та нар чат GPT-с тэгтэл би өөрөө аимшигын сувг байгуулах гэжсэн бол би хизээж 4 гэдэг тоог би тавихгүй байсан. Хятад айдаг юмнаас би монголчуудаа айдаг болохыг гэсэн санаа өөртлөөгүй л аль зүйл хятад айдаг тийм үү. Тэгэхээр одоо юу гэдгийг соёлын хувьд ижилхэн соёл уламжлалын хувьд адилхан тий энэ хичээлтэй ингээд 4 гэсэн тооноос айдаг болохыг соёлын хувьд уусах нь нэгтгэе гэж би бодоогүй бол би 4 гэсэн тоог би хизээж аимшигын нэвтрүүлэг хийхгүй байсан. Тэгэхээр би өртөө 4 гэдэг энэ сувгийг энэ би нэрийг би яг юу гэж хараад байгаа юм бэ гэхлээр 4 гэдэг тооноос монголчуудыг хятадтай яг адилхан айдаг болгож уусгах төлөвлөгөө санаа зорилго агуулж гинүда гэж би хувьдаа хардаад байна. Тийм болохоор cancel залуусаа энэ сувгийг cancel залуусаа cancelled. Та нар маш олон юм cancellдах дуртай гэж яжсэн тэгвэл та нар энийг чаддсан юм л cancel. Энэ сувгийг cancel. Ойлгосноо? Би удаа тэгж уриалмаар. Cancel-хгүй бол над 4 гэдэг тоогоо арилгаа гэж би удаа хэлмээр. Тэгээд дээрэс нь би нэг зургийг харсан. Энэ дээр яаж байгаа гэсэн чинь хятад нэг ханц байна. За энэ зургийг би нэг татаж аваад за тэгээ ингээ үзэх гэж орлоо те. За энэ дээр яаж байгаа хоррор подкаст 4-ийн ямар ханц гэдэг юм би мэдэхгүй хятад ханц юм уу аль эсвэл
Япон ганц юм уу? Би мэдэхгүй. Гэхдээ та нар гадны улсын нөлөөтэй гэдгийг та нар мэдж штэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ сувгийг хөдөлж байгаа, энэ сувгийг үүсгэн байгуулсан залуу энэ дээр бүр улаан цагаантаа гарсан энэ ханцыг тавьсан бол Монголд ямар ч нөлөөгүй гадны хүмүүс нөлөөтэй гэдгийг мэдээд санаатаагаар ийм үйл ажиллагаа явуулж байгаа өндөр магадaltaй гэж би одоо хардж байгаа болохоор энэ бичлэгийг хийж байгаамаа. За тэгээ өнөөдөр 2025 оны 8 сарын 6 би энэ сувгийг би өөрөөсөө харж байгаагүй. Өнөөдөр илүү өчигдөрхөн жилөө нэг энэ бичлэгэл гів гинтгэн миний урталт үзэгдэл эхэллээ. Бомбом үзээч энэ дүрийн тоотоо юм нэг балиар сууг шинээр нэгтсэн биш үү? Чи хараад энэний тухай бичлэг хийгээч хийхгүй бол болохгүй штэ гэж байгаа юм шиг л миний YouTube хуудсан дээр л ингээл оронгууд өдөөс нэг гачин нэг дөрв гэсэн нэг гачин тоотоо нэг гачин юм төрөнд харагдаад болохгүйсэн. Тэгээд би энэ дөрв гэдэг энэ гачин суугийн тухай ярьлаа. Тэгээд энийг яг ямар залуу гэдэг би одоо харъя. За нэг нь бол нүрөө нууцсан ярьж ядг юм байна. За юу ярьсан надад хамаагүй. Би сонсохыч хүсэхгүй байна. Мэдрэл залуусын өөрсдөө попорж байгаа залуусын яриг би сонсохыч хүсэхгүй байна. За одоо би зөвхөн гол юм руу гарах. За энэ залуу яг Монгол залуу. За Монгол залуу мөн ч хийж магадгүй биш ч хийж магадгүй. Ерөнхийдөө бол би сайн хэлж мэдэхгүй шүү дээ. Миний бол иймэрхүү юм хийхэ болооч ээ. Яг юм Монгол залуу бол бид чамд хүсэл тавьчих. Дөрөв гэсэн тоогоо арилгаа. Монголчуудын хувьд дөрөв гэсэн тоо ямар ч утга учиргүй байсан. Монголчуудын хувьд хятадуудын хувьд энэ том ялгаа гараад байгаа байхгүй. Монгол хятад хоёрын хооронд ингээд том ялгаа гараад байгаас хятадууд дөрөв гэсэн тооноос айдаг. Гэтэл монголчууд өдөөсөө дөрөв гэсэн тоос айдаггүй. Монголчуудын хувьд бүр бүр энэ биш шүү дээ. Япон монголчуудын хувьд харин дөрвөн зүг дөрвөн үлэр дөрвөн махад 8 зүг дөрвөн зөхөс гэд манай монголчууд бүр ярьдэн шүү дээ. За дөрвөн зөхөстой ерөөл өгөө гэд сэрч мөрөгдөг биз дээ ятан уруугаараа. Тэгтэл яг ч дөрв гэж наатагаар нэрлэж байгаа маань тийм хятад дуусах зориг агуулаа хүн бол наад хараал эзэн дөрв гэсэн наад нэг аимшиг наад нэвтрүүлэг дээр дөрв гэсэн тоогоо та нар арилгачхаа. Тэгээд өнөөдөр 2025 оны 8 сарын хэдэн болж байна. За тэгээд миний сувг энэ нэг хэдгээ нэг 40% бичлэгтэй 12,000 үзэлтэй. Тэгээд нэг 34,500 субскрайбтай 40% видеотой байна. Тэгэхэд миний бичлэгнүүд асар олон байгаа шүү дээ. Та нар хал маш олон байгаа. 105 бичлэгтэй гэж штэ. Тэгээд үзэлтийн тоон баг. Гэтэ би дандаа чухал юм ярьдаг. Ямар тач энд далдансан мангар энэ далдансан хүмүүсээс би хамаахгүй илүү чухал юм ярьдаг. Үнэн бас бодтой юм ярьдаг. Дээрээс нь аимшиг юм хинч ярьж чадна. Хинч нэг аимшигын нэг зохиол уншиж чад өөрийнхөө юм шиг болгоод хинч ярьж чадна. Нош гэж ямар ч тэнэг сувг юм битээ.